Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Зөв бичгийн дүрмийн сурал хичээлээ хүргье. Өнөөдөр та бүхэндээ дээтэй дагаврыг ялгах, хамааруулах хээ дагаврыг хэрхэн бичих тухай багш нь хэлж өгнө. Дээтэй дагаврыг ялгах нь. Эс үсгээр төгссөн нэр үгэнд үйл үгийн үндэс үүсгэх дээ дагаврыг залгахгүй, харин тэ дагаврыг залгана. Жишээлбэл мөс, мөст, мөхөс, мөхөст, сэвс, сэвст, тоос, тоост, утас, утаст гэх мэт. Бас үйл үгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн дээтэй дагаврыг залгахдаа мөн энэ дүрмийг баримтлана. Жишээлбэл сон, сонсд, сонсдох гэх мэт. Гажиг тохиолдол бас байна. Эс үсгээр төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол мөн үгэнд дээтэй дагаврын аль нэг ч залгаж болно. Жишээлбэл үсдэх. Энэ бол үснээс шүүрч чангах гэсэн үг байна. Харин үстэх гэвэл үс тогтох буюу үс мэд зүйл бүрхэх гэсэн өөр утгаар илэрхийлж байна. Тоосдох. Тоос болгох. Тоостох. Тоостой болох гэх мэт. Мөн хамааруулах хээ дагаврыг хэрхэн бичих вэ? Хамааруулах хээ дагаврыг эр им ямар ч үгэнд залган бичихтэй ардан зөөлний тэмдэг болон и үсгийг бичихгүй. Жишээлбэл дараах, хойнох, доторх, гаднах, эндэх, манайх гэдэг шууд залган бичиж байна. Зарим хүмүүс доторхий, гаднахий гэдэг и ардан биччихсэн байдаг тийм ээ. Энэ бол буруу ахнэ. Хаяа энэ дагавар өгөх оршихын тий алгалын нөхцөл зэрэгтэй нийлж тусгай үг мэт болсон байх учраас бичгийн хэлний уламжлалыг дагаж дахин гэж тусгай бичнэ. Хүүхдүүдээ бичиж тэмдэглэж аваад тогтоож аваарай. Баяртай.